Шөнийн 12 цаг 25 минутад Сонгон дүүргийн цагдаагийн 2 дугаар хилцээний ээлжийн жижүүрийн утсанд нэгэн эмэгтэй салсан нөхөр минь намайг зодож хүн танихын аргагүй болгочихлоо гэж айж төгссөн зангирсан хологоор дуудлага өгч тусламж хүслээ. Дуудлагын дагуу шуурхаа бүрэлд хүн 25 дугаар хорооны дугаар тодод очиход нүүр нь хөхөрч хавдсан хамар уруулнаас нь цус гарсан 35 орчим насны эмэгтэй өөрийгөө түүний найз нь гэж танилцуулсан нэг эмэгтэй хамт угтсан. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн салсан нөхөр буюу иргэн эм зугтсан байлаа. Хохирогч эмэгтэйг эн гэдэг бөгөөд иргэн эмтэй 14 жил хамт амьдарч 4 хүүхдийн эцэг их болцгоосон. Гэвч энэ хугацаанд эрүүл согтуу альж үедээ хардах, танигдахгүй болтол нь зодох хэвийн үзэгдэл мэт болсон учраас арга буюу 9 сарын өмнө салжээ. Гэтэл 3 хоногийн өмнө иргэн эм уучлал гуйж амьдралаа шинээр эхлүүлэхийг хүссэн бөгөөд тэд эвлэрсэн байна. 9 сарын дараа иргэн уулзсан тэд эвлэрлээ тэмдэглэж нэг найзын хамт 2 жил архиулсан. Эцэст нь дахин зодуулжээ. 14 жил хамт амьдэрсэн эхнэрээ нүрийн өмнө танигдахгүй болтол зодчихсон. Энэ бол архинаас улсан, дээрэс нь бол үндсэн шалтгаан хардталтаас улсан гэж эхнэр нь бол ярьж байна. За өмнө нь бол энэ хүү үйлдэл нь удаа дараа гарч байсан. За уух тоолондоо цаашлаад эрүүл үедээ ч гэсэн харддаг, цаашлаад бол дарамтлалт зоддог байсан гэдэг энэ зүйлийг хэлж байна. За улмаар бол цагдаад мэдэгдээ салъя гэж боддог байсан ч гэсэн 4 хүүхэдтэй бодож чаддаггүй байсан гэдэг ийм тайлбарыг бол хохирогч эмэгтэй зүгээс өгж байна. Би угаасаа уулын салтын юм чинь гэж дайхгүйсэн. Бас гуугаад ирэхээр бас нэг хүүхдүүдээ одоо бас тэгэл ингээл 2 хоног хонж байна. Хөөч сормоор үзэндээ байгаа штэ хүүхэн дээрээс хаацсан гар хуруу нийл сорим байгаа штэ. Танаа нөхцөл өөрөө архины хамааралтай юм уу? Арх өнөө гэхдээ тийм амар өөр нөлөө өдрөө гэхдээ тийм амар биш. Юунаас болоод тэгээд задаад хөө? Хартна. Өөр яхав би гэрээс гарахгүй тэгэхэд л хартна. Өөрөө дагуулж орж ирсэн хүнтэйгээ хартна. Инээж ч болохгүй тэгэл хартна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэл зогтсон иргэн эмийг 3 гудамжны цаана нуугдж байхад нь баривчилсан. Тэрээс салсан ихнэрээ зодсноо хүлээж зодсон шалтгаанаа хил амаар доромжилсан учраас гэж тайлбарлсан. Тэр өмнө модлын хулгайн хэрэгээр 1 жил 2 сараар таслагдж байсан арх согтруулах ундаанаас ч татгалздаггүй гэдгээ хэлсэн. Одоо ч гэхдээ уул нь өчтөр цугул байсан шүү. Өчтөр өнөөдөр өдөржингөө цугул байсан. Тэгээд хажууд нь хүүхэн байгаа юм шүү. Тийм ээ. Танаар яагаад асуусан? Тэрний юм нэрэлдгээд ууя гэлдэг байсан. Хаанаас? Энэ удаа дараа ингээ гэр бүл хэрхэл үйлдэгдээд байгаа нь юу нэ чи хинээс үүдэлтэй гэж бодож байна. Чи чамаас олоод байгаа юм уу? Одоо чи юу гэж бодож байна? Надаас олж байгаа хөө. Тэгээ уулын салаад гайгүй сайхан ингээд амьдраа явчих юм бол гэж бодсон шүү дээ. Тэгсэн чинь би төхөрлөж байгаа усууд нь ингээд ийм байгаа усууд нь харахад гэж. Тэгээд энэ асуудыг яагаад эрүүлдэ их нэртэй ярилцаж болдгоо, ойлголцож болдгоо юм. Заавал юм хүчээр ингэж ярилцсан л даа тэгээд болохгүй. Тэд гэрлэлтэд батлуулж байгаагүй. Хүүхдүүд нь эхнэрийнх нь нэр дээр байдаг. Салсан 9 сарын хугацаанд хин өөр хүнтэй уулзаж байсан гэх хардталт зэргээс энэ хэрүүл эхэлж эцэст нь эхнэр нь эрүүл мэндээр хохирч нөхөр нь хуулийн хариуцлага хүлээхээр саадуулагдлаа. 4 хүүхэд нь 2-2-ороо хуваагдсан аав ээжигээ талын хамаатнуудын гэрт тур хугацаанд байхаар болсон.